хандаа байна. Можо дижитал телевиз монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш сэтгэл зүйн мэдээлэл цуурлаар хүргэлээ. Энэ цуврал мэдээллийн төгсгөлд хүмүүст зориулж бодлоо хэрхэн зэгцэх аргуудыг зөвлөгөө болгож сонирхуулж байна. Сэтгэл зүйн асуудал нь үнэхээр ихэнх тохиолдолд бидний бодлоос эхэлдэг. Олон бодол нэг дор хоригдлогдсноор хүн сэтгэл зүйн дарамтанд орох, стресс, сэтгэл санааны хямралд орж болно. Бодлоо зэгцэх нь сэтгэл санаагаа тайтгаруулах, сэтгэл зүйн эрүүл мэндэд хадгалах маш чухал алхам юм. Бодлоо зэгцэх аргуудаас хэлье. Тэмдэглэл хөтлөх нь бодлоо зэгцэх, өөрийгөө ойлгох хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Таны санаа мэдрэмжүүдийг бичиж гаргах нь тэдгээрийг зохион байгуулахад туслана. Бичих нь сэтгэл зүйн дарамтыг бууруулж доктортой байдалд хүрэхэд тусалдаг. Мөн хүссэн үедээ хүссэн сэдвээр бичиж мэдрэмжүүдээ чөлөөтэй илэрхийлж болно. Өдөр тутмын сэтгэл санааны тэмдэглэл хөтлөх нь нэг төрлийн өөрийгөө илэрхийлэх арга, өдөр тутамд ямар зүйлд санаа зовж байгаагаа ойлгоход хэрэгтэй. Итгэдэг хүндээ бодлоо хуваалцах. Хэрэв та ганцаараа асуудлаа шийдэж чадахгүй бол итгэдэг ойлгодог хүнтэйгээ ярилцах нь бодлоо зэгцэх сайн арга юм. Энэ нь сэтгэл зүйн дарамтыг бууруулж сэтгэл санаагаа тайвшруулдаг. Бясалгал хийх. Бясалгал нь санаа бодлоо амрааж анхаарлаа төвлөрүүлэх, стрессээс ангижрах гайхалтай арга юм. Гүнзгий амьсгалах дасгал хийх, тайван байх, сэтгэлээ төвлөрүүлэх нь бодлыг зэгцэхэд туслана. Тогтмол дасгал хийх нь оюун санааны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Хөдөлгөөн нь стрессийг бууруулах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл санааг тайтгаруулахад тустай. Ялангуяа гүйлт, йог, бүжиг зэрэг нь бодлыг цэвэрлэх, сэтгэл санааг чөлөөлж амьдралд сэтгэл хангалуун байх мэдрэмжийг төрүүлдэг. Амьдралынхаа дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргаж бичих нь сэтгэл зүйн дарамтаас гарч амьдралдаа тодорхой зорилго тавихад туслана. Тодорхой зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь сэтгэл зүйн хүндрэлийг даван туулахад тустай. Эдгээр аргууд нь бодлоо зэгцэхэд үр дүнтэй байдаг бөгөөд хүний сэтгэл зүйг сайжруулах, амьдралынхаа хэмнэлийг зөв чиглүүлэхэд тусалдаг. Ийхүү манай дижитал телевиз 7 хоногийн турш сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хүргэлээ. Бидэнтэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа.